Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ төсвийн доктортой байдлын тухай хуулийн 16-гийн штрих 1-5-3 бүрэн эрхийнхаа хүрээнд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн дүгнэлтийг танилцуулж байна. Юуны өмнө 25 онд эдийн засаг болон төсвийн хүрээнд гарсан эерэг өөрчлөлтүүдийг дуржъя. 2025 онд Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтэд эерэг гарсан эдийн засгийн бодит төсөлд оны гүйцэтгэлээр 6.8% хүрч төлөвлөсөн 5.5%-аас 1.3%-аар давсан байна. Гадаад секторт ахиц гарч гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам долларын ашигтай гарч гадаад валютын албанаас 7 тэрбум ам долларт хүрлээ. Эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн S&P агентлаг Монгол Улсын зээлж зэрэглэлийг бие хасах төвшөнд хүргэж төлбөрийг доктортой болгож ахиулсан төсөв санхүүгийн доктортой байдлын эерэг нөлөөллийг харуулж байгаа үзүүлэлт юм а. Мөн баялагын сангуудын орлого төлөвлөснөөс давсан нь бодлогын зарим арга хэмжээг оновчтой хэрэгжүүлсэнтэй холбоотой байна гэж төсвийн доктортой байдлын зөвлөлийн зүгээс үзлээ. Энэ нь 2025 оны төсвийн хүрээнд гарсан томоохон эерэг өөрчлөлт юм а. Үндэсний баялагын сангийн тухай ирээдүйн сан төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө нэг их найд 394.1 тэрбум, гүйцэтгэл нэг их тэрбум, нэг их найд 710 тэрбум, 6 тэрбум, 10.6 тэрбум, хуримтлалын сангийн орлогын төлөвлөгөө 562.1 тэрбум төгрөг байсан бол гүйцэтгэл 603 тэрбум төгрөг буюу 118% гүйцэтгэлтэй байгаа нь эрдэс баялагын арилжааг уулуурхаан бүтээгдэхүүний биржээр нээлттэй хийдэг болсноор далд эдийн засаг хумигдаж борлуулалтын үнэлгээ өссөн. Төрийн өмчт компаниудын зарим өргөжихгүй зарлыг танаж засаглалтыг сайжруулсантай холбоотой гэж үзэж байна. За гисэн хэдий ч эдгээр эдийн засгийн эерэг үзүүлэлт баялагын сангийн эерэг өөрчлөлт байгаа боловч төсвийн гүйцэтгэлийн хувьд эдгээр нь тусгалаа олж чадаагүй бөгөөд анхаарах олон асуудлууд байгааг төсвийн зөвлөлийн зүгээс онцолж байна. Үүнд нэгдүгээрт төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн зөрүү нэмэгдэж байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлого 97.3%, татврын орлого 93.1%, нийт зарлага 88.6%, урсгал зарлага 93.3%, хөрөнгийн зарлага 72.2% гүйцэтгэлтэй байгаа нь зардлын үзүүлэлтүүдийн хувьд сүүлийн 11 жилийн дээд үзүүлэлт болж байна. Ялангуяа хөрөнгийн зардлын төлөвлөлт гүйцэтгэлийн зөрүү нэмэгдэж байгааг анхаарах шаардлагатай. Төсвийн зардал дэлхийн хэрээр төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн зөрүү хувь нэмэгдэж байгаа байдал үүнд орон нутгийн төсвийн үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгаа нь төсвийн гүйцэтгэл үр дүнтэй холбоотой бөгөөд цаашид сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай байна. Төсвийн төлөвлөлтийн алдаа нь төсвийн тодтгол хийх нөхцөл болж байна. 2025 онд төсвийн тодтгол хийж 1.8 их найд төгрөгийн зарлага 3.1 их найд төгрөгийн орлогыг бууруулж төлөвлөсөн боловч төсөв алдагдaltaа гарч төсвийн зарим тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь төсвийн тодтгол хийсэн ч төсвийн үр дүн эерэг гарахгүй байгаа нөхцөл байдлыг илэрхийлж байна. 3. Баялагын сангууд 3. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6-гийн 4-т заасан 4 тусгай шаардлагаас нэг нь биелэгдээг байна. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6-гийн 1-2-т заасан төсвийн тусгай шаардлага хангахдахгүй байна. Уг заалтад төсвийн тэнцвэржүүлсэн цөөр тэнцэл 1 их найд 113.9 тэрбум төгрөгийн ашигтай байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.2% эзэлж байгаа бөгөөд 2% байх ёстой гэсэн тусгай шаардлагад хүрэхгүй байгаа юм а. За 4. Макро эдийн засгийн өсөлттэй холбоотой сорилт байсаар байна. Эдийн засгийн өсөлт татврын орлого нэг салбараас хүчтэй хамааралтай байгаа нь төсвийн орлогын дасалтад хүргэж төсвийн гүйцэтгэл зөргөөр нөлөөлж байна. 5. Төсвийн мөчлөг дагсан бодлого төсвийн гүйцэтгэл дэх макро эдийн засгийн эрсдэлт нөлөөллийг нэмэгдүүлж байна. Төсвийн мөчлөг дагсан бодлого нь макро эдийн засгийн өсөлт хүртээмжтэй бус нэг салбараас хамаарал өндөртэй үед төсвийн гүйцэтгэлийн чанарыг сулруулах нэг үндсэн хүчин зүйл болж байна. Үүнээс шалтгаалж төсвийн орлого дасалдах, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл буурах зэрэг сөрөг үр дагаврууд гарах эрсдэлтэй байна. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтын зардал нь төсвийн хэмнэлт, алдагдал бууруулах, тусгай шаардлагыг хангах, удирдлагын гол хэрэгсэл болон өөрчлөгдөж байгааг төсвийн төлөвлөлт хэрэгжилтийн явцад анхаарах шаардлагатай байна. Төсвийн төлөвлөлт муу, орлогын дасалталт өндөртэй үед хөрөнгө оруулалтыг хойшлуулах, хэмнэлт үүсгэх байдлаар төсвийн тусгай шаардлага, тэнцлийн үзүүлэлтүүдийг сайжруулах хандлага гарч байгааг өөрчилж сайжруулах шаардлагатай байна. 7.
орон нутгийн төсвийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгаад холбогдох давуу дүгнэлт хийх шаардлагатай байна. Орон нутгийн төсвийн зарлага, хөрөнгө оруулалт, төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү, алдагдал гэсэн үзүүлэлтүүдийн зарим нь улсын төсвөөс давж нэгдсэн төсөвт бодлогын томоохон нөлөөтэй болсон тулд тухайн төвшөнд төсвийн төлөвлөлт хэрэгжилтийг сайжруулахад анхаарах шаардлага нэгт бий болжээ. 8. Нэгдсэн төсвийн хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээний чанарыг сайжруулах, нийгмийн эдийн засгийн үр нөлөөг үр дүнг тооцох гарцаагүй шаардлага бий болсон байна. Төсвийн гүйцэтгэлийг ерөнхийдөө захирагчид төсөл арга хэмжээний үр дүнгээр хэмжиж байгаа боловч аргачлал, хэмжүүр, гүйцэтгэл нь тодорхой бус. Нийгмийн эдийн засагт гаргасан эерэг нөлөөлөл ойлгомжгүй байна. Мөн нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Монгол улсын нийгмийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийн нэгдсэн хэмжүүр байхгүй байгааг анхаарч энэ хэмжээний мөнгийг зарцуулсны үр дүн нийгмийн эдийн засагт хэрхэн гарч байгааг тодорхой болгох шаардлага зайлшгүй байна. За 9. Тайлангалын хангалтгүй байдал, шилэн дансны хуулийн хэрэгжилт сул, санхүүжилтийн болон үр дүнгийн уялдаа хангалтгүй, ахис дэвшил болон бодит үр дүнг тайланд тодорхой тусгадаггүй, байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй байдал нь олон нийтийн хяналт оролцооны боломжийг хязгаарлаж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ төсвийн доктортой байдлын зөвлөл дээрх анхаарах асуудлууд байгааг дурдахын зэрэгцээ цаашид төсвийн гүйцэтгэлийг сайжруулахтай холбоотой макро эдийн засгийн зөв бодлого баримталж, төрийн зардлыг төрийн оролцоог бууруулах чиглэлд тууштай ажиллах. Төсвийн мөчлөг сүрсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж төсвийн эрсдлийг бууруулах. Мөн улсын их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмжүүдийг хөрвүүлсэн бөгөөд төсвийн гүйцэтгэлийг сайжруулахтай холбоотой бодлогын томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.